Бурхны авралаар чи ирлээ шоуны хөтөлбөрийн 10 дахь дугаарын финал. Эхэлсэн хөтлөгч. Би хөтлөөд юм. Сайн бацхан үзэгчтэй. Бурхны авралаар чи ирлээ шоуны хөтөлбөрийн 10 дахь дугаарын оролцогчд байна. Өнөөдөр ганхуу ах маань хөдөө яваад ирж чадаагүй тий. Цагийн найсаар хөвөрсөн онжидүүдийн дурсамж тадраа. Тэгтээ дугаарыг ирэх маяг өөргө наацсан байна тэнд. Дөнгөж бид нөгөө суглаа суулсан. Суглаагаа суглаад бүгдээрэнд нэм хувийн дугаар өглөө. За суглаа хамгийн их сугалсан он маань 4 номерыг сугалсан. 2-т сугалсан би 3 номерыг. Би сугалсан нэгийг тэгээ үлдсэн ганхуу баг. За тийм дараалал гарах нь тий. Харалсан. За ийм хувийн дугаараар гарахаар болсон. 4 гэсэн дугаарыг Хамгаас хайртай үзэгчд маань та бүхэн маань 1 гэсэн дугаарыг тавьсан байна. Нэг санд бигээр алтан нар энэ торууд нэг л байдаг. За тэгээд бэлдээгүй хошигнол боёо бурхны авралаар чи ирлээ. шууд авах юм. Тэгэхээр өнөөдөр үнэхээр оролцогчд бол бэлдэхгүйгээр шууд хошигнсон ийм дугаарууд гарсан. Тэгээд Ирхмаа маань халахын голын дайны ситуац руу ороод явцсан шүү дээ. Дарга нь болоо явцсан сүултээ. Яваад орсон чи мөөжиг буу ихсэн байжсан байхгүй. За хориглын байна даа гэж гараа өгсөн чи сайн уу даргаа гэхлээр тэгээд орсон шүү дээ. Бурхны авралаар та ирлээ. Орооч. За гадуур байдал ямар шухан байна? Хэрэгтэй гайгүй. Гайгүй юу? Ооноо болохоор солонгос кинороо яваад орсон. Оноог юу ч хамгийн амар Титаникаа яваад дээ. Гэхдээ эхлээд нэг юм том малгай өмсгсөн байхгүй юу? Тэгэхээр нь өөрийгөө Роза гэж бодсон. Амар Роза гэл яана нөгөө мөстэй нөгөө амар живдэг бидэг хэсэг байх гэдэг гэж бодлоо. Айгүй айгаад хаалга татаад орсон чи на гэж. Хайрын романс. Солонгосын олон ангит уран сайхны кино. Намайг болохоор яваад орсон чинь сонгодог хувцастай манай баярмаа байж гин цагаан палачтай. Хаагур яваад ирэвдээ гэж орсон. Хаагур яваад ирэвдээ. Хасайгүй яваа. Бууцаж ирэх замаачи. Ингээ харсан ард цагаан өстө хоёр хөгжимч байж. Тэр мэрийгээ ч анзаараагүй явж ороод. Тэгээд ерөөсө зүгээр ярихгүй өөдөөс дуулаад исэн. Тэр нь бас сүултээ. Темкагийн чи болохоор хамгийн онцлогтой. Энэ нөгөө бурхны авралаар чи ирлээ хамгийн ганц музик юм шүү дээ. 30 хэдэн. Текст юу ч мэдээгүй. Дандуу музик маягтай. Тэгээд голоор бүр сүултээ өөрөө гуйсан шүү дээ. Зүгээр ярьж болохгүй юм уу? Гуйсан шүү дээ. Үнэхээр их сэтгэд минь хөдөлж байна. Зүгээр хоёудаа ярьж болохгүй мүү? Тэгээ манай энэ бурхны авралаар чи ирлээ гэдэг шоу нэвтрүүлэг одоо урд өмнө Бурхны авралаар сая яг яриагаа таслаад найтаачлаа. Бурхны авралаар чи ирлээ гэдэг энэ шоу нэвтрүүлэг нэг арын албанд ажиллаж байгаа жүжигчид биш үү? Бид нар бүгднтэй л одоо хамтарч ажилладаг. Үе тэнгийн бас ийм залуучууд байгаа шүү дээ. Тавуулаа яг ийм 5 өөр өнгө төрхтөн байгаа байхгүй. Та нарыг хараарай. За мүжүүтэй гэж нэг юм тий. Мүжүүтэй гэж нэг юм яг өөр ингэсэн өнгө төрхтөө. Би заа юу? Энэ военны компани угтаа өгч идэг хүн. Ээж нь нас барсан, аав нь нас барсан хүн ихээр ингэж агсаад ах юм. Өдрийн 3 задуулж ийн. Оногийн орсон дугаар дээр хамтарсан үзүүлбэр дээр тэр мөөжгөгийн хорлож байгааг хараа шүү дээ тий. Оногийн хамрлуу мандрин ч О сандарааре алагаратэлея апасарага бау. Тэрнээсээ муучих амар балер кафе аваад байгаа. Аим зөвүүн бүр тэрнээсээ кафе авч нэг миний бүр уур хамрлуу хийгээд. Тэгээ манай баясаа байна. Одоо Себастьян гэдэг юм да бид нар гэж. Баясаа маань. Баясаа чи өөрөө гэдэг тоххой. Юмар баясаа. Энэ миний аав. Энэ хоёрыг хөөрхөө. Энэ хоёр чи юу илээ? Бид өөр дараг зэрэг. Би дарга нь. Байлдагч гаггүй. Арабардаг. Зоргоо байна. Тэр зоргоогийн тэр зомби болдог тэр сая тэгтээ тэр Ромын хаан болоо сууж исэн ба. Тэр юу нөх хөргөнд. Чи одоо аач аамны аа гэдэг дээр зоргог амар замаа. Тэр нөгөө тантай нөгөө бааталдаг штэ дуун дээрээс тэрэнд юу гэж чика бум бум чика гэдэг. нилээ бааталтай. Гэсэн ороо. Ут байсан дууги байна. Цагчад ороод ирсэн юм уу? Чики баа. Чука байна. Манай чука ч бас юм гой намуухан зөөлөх ингээд яриад явахаар амар гоё ярина. Тас галзуу үнийгээ бас нюанстай тий. 3 хөх байж болно.
Заавал яагаад хар арьстай хүүхний хөхийг голд нь хийчвэ? Отгоо нааш. Манай баярмаа дүүн яг үлцэх хөвчтэй. Яг залуу үлзэг хөгч нөө залуу таахгүйсэн зураг мураг юм яг үлцэх хөвч намаа ингээд ороод ирсэн тэр дуулаад ингээд хоолойных нь үг ямар гоё юм бэ? Харруулууд одоо ирж байна. Ханаас ирснийг чинь мэдчихэж та ганцаараа тэд нар олоолаа. Тэднийг яаж дэлхээ хэлж өгөөч. Манай энэ арын албанд байгаа 5 жүжигчин болвол одоо 30 хэд үзүүлбэрийн ард өөрөөсөө бүгдээрээ л өөр өөр ингэсэн хөнгө төрхтэй сайхан даваад гарлаа тий. стам мундаг гар нийлж ажиллаж чадж байгаа байхгүй тий. Одоо л энэ би энийг ойлгох зүгээр харцаа ингэхэд л би энийг авдаг болсон шүү. Тэгээд өөрөөсөө бас энэ чинь ингээ өөдөөс бид нар ингээ юунд орж байгааг мэдэхгүй бид нар яваад орохоор өөдөөс инээхээр бидний бүр инээд түрээд байгаа байхгүй. Би ч хамаагүй юм оцолж жоод одоо зүрхсэн даралт игсэн ужиг өвчин ихтэй нас гисуу. Өглөө 4-д бос шээ. Та надад өөрөө санал болгох. Би одоо ингээд бас тийм ээ их нэртэй яваад сонгоход тий данжрээ. Та тэгээд над үгээ хэлээд мацтай. Зүгээр. Энэ яг Эрхмээгийн үзүүлбэр дээр бас өгцөн хүмүүс нэмийг хэлсэн үү? Би нөгөө амхандаа нөгөө цаашаа ингээд бүр хэцүү болоод байгаа шүү дээ тий. Тэгмээ өөрийгөө буудчих гэж бодохгүй юу? Гэхдээ та хурдан дуусгаад Тэгээ дуусгах тий. Тэгээд өгчгөл чинь тэгээд дуусчих шүү дээ. Тэгэнгүүт би нөгөө надад буу өгсөн тэрүүгээр нь би мэдээж шуум өгөхгүй шүү дээ. Ингээл нэг үзлээ ингээд дээш харлаа шуумны хүмүүс байхгүй. Тэгэнгүүт нь би гიშ гэдэг өөрийгөө амаараа шуум ичихгүй. бидний тоглоод байгаа тийм. Хагараад бидний нөө. Сумгоо мөөстэй хараа. Муу яаж та. Тэрийг сонсоод нөгөө баясаа идэж тэр болгонд бүр бэлдсэн байгаа байхгүй тий. Угаасаа өгөхөөр бууднаа. Наадур чаа бүгд тий юмаа ингээд тооцоолсон. Тий цогтоод тэр ингээ модон утга өгдөө штэ. Тэрийг хүртэл очоод дүргтэн чи модон утгаар яагаад байгаа юм бэ гэдгийг хэлнэ гэж бодсон байхгүй. Тий. Жанжин би шодрог хүн блэ. За. Ян занзын хатгаас нь бас орчих гээд байх юм аа. За. Намаа уучлаарай хаантаа. Гү яаж ийм гашивч модон утга орчих яах гэдэг юм. Ганху бахын үзүүлбэрийг үзсэн. Ганху бахыг бол амар хуурж байгаа байхгүй. Шар юм Армагеддоны хувц өмсгөө. Цансан нисгч амар өмсгөстөө явуулаад орсон чи ганху бах чи юу болоодсон бэ? Тэнд донд оюутан болж үзлээ, найрууд, кинож үзчих галзуу. Өөрөөсөө өссөн шид юм аваачаад бүгдийг нийлүүлээ айцсан. энэ балаач бүр өөрийгөө яг дүүш шүүж ирсэн гэж бодохоор. Ямар ч ихний шатуудаа бүгдээрээ амжилтад аваад тэгээ одоо ингээд сая 9 дахь дугаарынх нь ялагчд бас тодроод манай дөрөв ширүүхэн толон болох шиг байна. Тэр 9 дугаараа ялагч шагаа ахта баяр үргээ дөрүүлээ бол гэхдээ гал гарсан үзүүлбэр үлээсэн тий. Амар гоё үзүүлсэн байсан. Манай энэ хэлгүү. Манай энэ нодлон манай их урын сангаас хилд орчлоо. Орчлоо штэ би. Яа, би хилд орчлоо. Би хилд орчлоо. Би чам хил гаргахтай байсан юм уу ярина гэдэг чинь. Би чамаа дэлхий. Яа, угаар тастараа гэж хилсэн болоо. Яг энэ шоуны хамгийн гоё юм нөгөө бэлдээгүү хошигнол гэдэг чинь ястай яг тийм байгаа байхгүй. Тэ нөгөө мэдхгүй цааш юм руу орж ирж тэр нь өөрөө гоё хүмүүст гоё инээд юм биш. Юунд дээр ч гэсэн манай шүүгчид ч гэсэн бас юунууд дээр бас ярьж илээ л дээ. Энэ бол одоо юу гэдгийг бид гуруулаад жүжигч юм аа. Төгс жүжиглэлтийг бол энэ дээр бол шүүгчдийн хувьд болон үзэгчдийн хувьд бол нэхээгүй шоу маань өөрөө тийм жанрын тийм өнцөгтэй тийм номер байхгүй. Юу шоу байхгүй тий. Тэгээ манай нөгөө шагаа Барса, Зойри, цогтоо дөрүүлэнгийнх нь хоолойны өнгө бас их тийм өндөр тоонд ярьдаг. Дөрөв юм. Дандаа тийм нөгөө юм чанга юутай ярьдаг баг. Тийм байна тий. Өндөр гэрцээр ярьдаг. Тий. Намайг цаасаа миний саяны унсан шүлгийг бүгдийг олдог. Саяны шүлгийг тооцохгүй шүү. Дуугаадат. Тэгэнгүүт манай дөрүүлээ зэрэг зэрэг болдог. Аа, Манай ихнэч их гоё нам дуугаар их тийм жүжиглдэг одоо.
өөрийнх нь бас нэг нөгөө жүжиглэх арга барил нь өөрөө тийм шүү дээ. Нам дуугаар. Нам дуу. Тэгэхээр оно маань эмэгтэй хүн байж гин. Данхүү ах маань бас өөр юм нюанстай. Тэгээд бид дөрв бол нэг дөрвөн өөр юм нэ жанр харагдах гэж бодоод би бас дөрүүлээ ингээд хамтарсан үзүүлбэр энэ төр их гоё гар нийлээд явал тэр үзүүлбэрийн ард бас гар нийлээ гарчих боломжтой гэж би бол хараад байна. Би тэгтээ амар айгаад байгаа шүү дээ. Ингээд 8 ялагч байгаа байхгүй юу? Ганцхан эмэгтэй байгаа байхгүй юу? Тийм үү? Тэг шүү дээ нэр ганцаар эмэгтэй. Харин тий. Тэг ингээд баг миний хэрэг байгаа ч юм болоо та. Та ингээд та гурав хоорондоо өрсөлдүүл яадаг гэж хүртэл хэлж үзсэн. Харин ч эсэргээр чи бүр амар байх юм шиг. Монгол улсын 3 сая 400 мянган иргэний чинь нь шүү дээ. Ирчүүдийн ингээд 7 хувааж яхаар бүх эмэгтэйчүүд чамд саналаа гэсэн. Тэг ганцаараа эмэгтэй намайг дэмжээрэй. Би амар айгаад байна. Нэвтрүүлэгтээ хамт байгаараа эрхэм мөндөд үзэгчтэй. За дахиад зэрэг хэлэх үү? Үгүй сайныхаа явчих. Тэгээд төгсгөлд нь Бурхны авралаар 2000 years later. 7 дугаар сарын 5-ны өдөр 20 цаг 50 минутаас Бурхны авралаар чи ирлээ шоу нэвтрүүлгээр бүгдээрээ хамтдаа уулзцаая. Бурхны авралаар чи ирлээ. Бурхны авралаар чи ирлээ нэвтрүүлгийн финалийн шат 7 дугаар сарын 5-ны нэм гарагийн 20 цагаас боловсрол телевизээр